ChatGPT өөрсдийн шинэ agent болох Deep Research модельийг танилцууллаа. Энэ нь та өөрийн виртуал судалгааны ажилчинтай болж байгаатай адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ яаж ажилладаг талаар харцгаая. Уг модель нь ÖV 3 гэдэг модель дээр суурилсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн интернет байгаа мэдээлэл дээр 100 вебсайтаас судалгаа хийгээд тухайн зүйлээ буцаагаад report мэдээлэл болгоод буцаах тийм хүчин чадалтай юм байна. Мөн PDF, зураг гэх мэтчлэн текст, аудио гэх мэтчлэн бүхий л мэдээллүүдийг боловсруулад хүний цаг хийх байсан судалгааг 10 минутын дотор буцааж чаддаг гэдгээрээ энэ онцлогтой юм байна. Энэ гол хийж байгаа юм нь юу вэ гэнгүүт та ямар нэгэн зүйлийн судалгааны талаар оруулахад тухайн зүйлийг олон их сурвалжийн мэдээлэлээр үндэслээд тань цаагаад дүнэлт буцаана гэсэн. Өмнө нь ChatGPT ямар ч ишлэл буцаадаг байсан бол энэ удаад хаанаас ямар мэдээлэл авсан тэр болгоныгоо бүгдийг нь ишлэж өгөх чадaltaй болж байгаа гэж бас ерөнхийдөө мэдээлсэн байна. За мөн та ямар нэгэн худалдан авалт хийх ч юм уу тийм зүйл болох юм бол танд худалдан авалтын зөвлөгөө өгөх гэх мэтчлэн бас ер нь бол тиймэрхүү фичрүүд энэ дотроо байгаа. За мөн үүнээс харж байгаачлан Deep Research модель хэрхэн ажиллаж байгааг ерөнхийдөө харж болно. За бидний мэдэх 4.0 гэдэг модельоор энгийн prompt асуухад түүнийг маш нарийн судлаад, онол судалгаа, за тэгээд баган график болгоод тухайн зүйлүүдийг судалгааны үндсэлтэйгээр ерөнхийдөө гаргаж ирж байгаа. Humanity's Last Exam гэдэг яг энэ exam-ыг бүх модельудаас ерөнхийдөө аваад байгаа. ÖV 3 mini гэдэг модельоо 2 нугалчихсан байна. Гэтэ нэг сул тал нь гэх юм бол та нэг prompt өгөөд 10-аад минут ерөнхийдөө хүлээн. За 10-аад минутанд тухайн зүйлийг интернетээс бүгдийг хайгаад 100 вебсайтаар хайгаад цагаад энэ мэдээлэл болгож өгдөг болохоор утгаас аргагүй гэж ер нь бол ойлгож байгаа. За тэгээд хэн төрүүлж энийг авах вэ гэж байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд Pro users буюу сарын $200 төлж байгаа хэрэглэгчид маань сарын 100 шигэг prompt-ыг өгөх хэрэгтэй болж байгаа юм байна. За үүний дараачаас эхлэн Plus болон багийн буюу Team гэдэг subscription-тэй хүмүүс дараачийн сараас эхлээд ашиглаж эхэлнэ гэдэг ийм мэдээг ер нь бол хэлсэн байна. За тэгэхээр та $200 subscription-тэй бол ChatGPT-ийн вебсайтаар норонгууд ашиглах боломжтой юм байна. Харин утасны аппликейшн болон десктоп аппликейшны хувьд апдейт нь дараа сараас орно гэдэг дэлгэрсэн байна. За баярлалаа.